Монголчууд 19-р зууны сүүл 20-р зууны эхэнд 200-ны зааг дээр монголчууд манжийн иргэшээс гарсан юм. Тэр үеийн улс нийгэм ард түмний амьдрал ороо усгаа цаг үе ямаргүй байлаа. Энэ цагт ч монголчууд урдын адил ахуй амьдралынхаа зан үйлийг үргэлжлүүлж Монгол үндэстний аж төрх хэв маягийг хадгалсаар байсан юм. Бид энэхүү нэвтрүүлгээ Мон Судар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан монголчууд 20-р зууны эхэнд номноос бэлтгэн хүргэж байгаа билээ. Нэвтрүүлгийн хамтрагч Мон Судар хэвлэлийн газар. Монголчуудын унд монголчууд эрхэм чухал хэрэглээ болсон Аахтай шаргал цайгаа ихэд эрхэмлдэг заншилтай. Тиймээс 1910-ад оны үеэс л ноёнгүйгээр байж чадахч цайгүйгээр байж чадахгүй гэж хэлдэг байжээ. Монголчууд өдөр тутамдаа тоосон хэлбэрийн дугуй булантаа нүдэж усанд хийж буцалган идээшлүүлмэгцээ сүлж цайны хатуу амтыг зөөлрүүлэн баг зэрэг давс хийж амт оруулан хэрэгэлдэг. Энэ нь цаг үргэлж уудаг амин чухал унд болдог ажээ. Тиймээс муу хоолноос сайн цай дээр хэмээн өөр зураа ярилцсан. Нүүдэлчид цайг анх өмнө төршөөсөө авч хэрэгдэж байсан ч эдүүгээ ганц өдрөж цайгүйгээр өнгөрөөж чадахгүй болтлоо түүнд идээшин дасжээ. Тиймээс монгол хүн эртнээс нааш хизээж түүхий ус уудаггүй, харин өглөөнөөс орой хүртэл зуухан дээр халуун цайгаа тасалдаггүй байжээ. Жирийн нэг монгол эмэгтэй гихтэл өдрийн турш 10-аас 15 аяг цай уудаг бол харин нас үйгүүлсэн эрчүүд үүнээс 2 дахин илүү цай уудаг байх жишээтэй. Үүнийгээ дагаад монгол цайны төрөлж тун олон янз байна. Сүйтэй цай, хярсан махтай, борцтой, банштай, будаатай, хийцтэй, хайрсан, гурилтай, холтостой, гужиртай, цээнтэй, бараан цай зэрэг цай тус бүр өөрийн онцлогтой байна. Тэгвэл үүний нэгэн адил Монгол орны нутаг орон бүр өөр хоорондоо харилцсан адилгүй өвөрмөц онцлог бүхий цайтай байна. Жишээ нь одоогийн Дорнод, Сүхбаатар, Төв, Дундгов аймгийн Хилзалга Эрдэнэ далай сумын баруун хойд хэсэг, Дэлгэр хаан сумын баруун тал, Баян өндөр сумын нутгийн бараг бүх иргэд давсгүй болон сул давстай цай уудаг бол Хөвсгөлийн дарахад 4 сум, дарахадтай залгаа зарим сум, арвулаг, цагаан уулынхан харамудны зузаан холсны дунд хэсгийг нүдэж нунтаглан цайнд хийж уудаг гэх мэтийн тогтсон хэв маяг сонин зан үйлтэй байх нь түгээмэл. Шинэхэн цайны аг. Уур, нүдүр, цайны ууд, уурн цай нүдэж буй эхнэр. Монгол түмэн эртнээс нааш гужир 99% шимтэй, 1% гэмтэй гэж үзсээр ирсэн байна. Тиймээс Увс Завхан аймгийн нутгийн заагт орших Цавдан нуурын хужирыг монголчууд олон зууны турш цайндаа хийдэг байжээ. Энэхүү Цавдан нуурын хужирыг нийслэл хүрээний зах дээр зарах зөвшөөрлийг сангийн яам, гайли яам олгодог байсан түүхийг гэрчлэх баримт бичиг өдгөө хүртэл хадгалагдсан иржээ. Монголчууд давсыг дангаар үл идэвч дандаа хэрэгэлдэг амтсан тооцоор ирсэн юм. Тиймээс давс газар таяхыг чанд сэрэлдэг уламжлалтай. Монголчууд эрт үеэс л ахуй амьдралдаа жамс давс буюу далайн, мөн нуурын болон тойрон дурлаг давс гэсэн 3 төрлийн давсыг хэрэгэлсээр байсан юм. Монгол орны хувьд зүүнээсээ гэвэл Дорнод хязгаарын матад сумдах сангийн далайн давс, төвийн бүс нутгуудаас бол Төв аймгийн баруун өмнө хязгаар дах мөн говьалтай цээл, цогц сумдах буйрын тойрмын молор давс, баруун хязгаараас бол Увс аймгийн давс сумын жамс зэрэг давс улс орон даяар хамгийн алдартай. Монголчууд нуурын давсаар арьс шир гандаж шүүдэхээс гадна 100 цагт мах борсолвол давстай усанд дүрж хатаадаг байна. Хужир хамж байгаа нь цагаан мөнгөөр чимсэн гавлын ясан аяг. 20 дугаар зууны эхэнд хэрэглэж байсан хунстай цай.
Монголчууд сайндаа шарсан хуурай шар удаа хоньны хэрчим сүүл тос зэргийг хийж цайг илүү уяг тижээлтэй болгон удагч харин зуны аягам халуун цагт тослог багтай хярам цийдэм удаг. Нүүдэлчид 5 гушуун малын сүүнээс ямааны сүг нярай хүүхдэд хамгийн зохимжтой тижээл болно гэж үзэхээс гадна инг сарлаг болон үнэний сүгээр нярай хүүхдийг угждаг байна. Ингэхдээ сүүнд ус нэм шингэрүүлэн хөөрүүлж өгдөг байжээ. Жишээ нь 6-аас 8 сартай хүүхдэд сүүний 20%-ийг, 9-оос 12 сартай хүүхдэд сүүний 5-аас 10%-ийг ус хийж шингэрүүлсэн сүгээр 2-оос 3 цагийн зайтай угжаад шөнд нь угжихгүй унтуулдаг байсан байна. Дэгвэл дархадын ихэнх нутагт сарлагын хүйтийн сүг зохих хэмжээнд шингэрүүлсний дараа ямар ч насны хүүхдийг мөн тэгж угждаг байна. Харин сарлагын халуун сүгээр хүүхэд угжих нь дотор эвдэх аюултай гэж үздэг учраас хөргөж угжина. Ингэхдээ хөөрүүлсэн сүг хэд хөргөж зайрмагтуулж болохгүй гэж үздэг байжээ. Монголчууд ямааны түүхий сүгээр бүрсэн тараг ингний хоромгийг олон өвчин ангаахад тустай гэж үзсээр ирсэн уламжлалтай юм. Мөн түүнчлэн малынхаа сүгээр олон төрлийн бүтээгдэхүүн хийж түүнээ жилийн 4 өдрөнд хэрэгэлдэг заншилтай. Дэдгэс дүүрэн аруултай малчин гэрүүл. Малын сүг гол төлөв хөөрүүлж дангаар нь ухаас гадна ааруул, ээзги, хурууд, зөөхий, айраг тараг, бяслаг гэх мэт 40 гаруй нэр төрлийн цагаан идэ боловсруулж хоол хүнсэндээ хэрэглэсээр иржээ. Монголчууд сүг хөөрүүлж өрөм загсаагаас гадна бусмын идэнэ. Мөн сүг хөөрүүлж хөрөнгөөр нисгэн тараг бүрдэг. Монголчууд 2 янзын таргийг бэлтгэн хэрэглэнэ. Говь нутгийн халуунд өрөм загсдаггүй учраас сүгээ хөөрүүлэн самарч хөргөөд дараа нь тараг бүрдэг. Үүнийг түүхий сүүний тараг гэдэг. Ямар сүгээр тараг бүрэхдээ хөрөнгөнийхөө хамт цагаан мөнгө эсвэл мөнгөн бэлзэг хийвэл тараг түргэн зөв бүрлэдэг байна. Таргийг буцалгаж ааруул бэлтгэн, ааруулыг гэрийн сүүдэрт хатаавал тосон дотроо шингэж идэхэд амттай зөөлөн болдог ажээ. Энэ уламжлал одоо ховд, увс, говьалтай захын зарим сумдуудад ч хэвээр байна. Өрмийг голдуу зуны сүүл намрын өдрөлд бэлтгэж үзээний үсгүй дотор талд хурааж хадгалаад хаврын цагт хэрэглэнэ. Ээзги сүг ээдүүлж таггүй тогоонд буцалган шүүсийн ширгээсний дараа дэлгэж хатаах байдлаар бэлтгэнэ. Богийн түүхий сүүний зөв болгосон ээзги эм гэдэг бол болсон сүүний ээзги гэдэс дүүрэхээс өөр ямар шимгүй гэж монголчууд үздэг. Бяслагийг түүхий сүү болон болсон сүүний алиалаар нь бэлтгэж болдог байна. Хонь үнэний түүхий сүүгээр хийсэн бяслаг амт сайхан, ижлэг ихтэй тул сүү цагаан эдэний дээж нь болдог уламжлалтай. Иймээс бяслаг ээзгийн ямар ч найрын ширээний гол эдэнд ордог монгол ёсон бий. Монголчуудын өргөн дэлгэр хэрэглэдэг эдээ ундаа бол гүүний айраг байдаг. Зуны налгал цагаар ирчүүд айраг болон нэрмэл архи ууж айл сайхалтаараа айлчлах нь түгээмэл үзэгдэл юм а. Тэд айраг, нэрмэл архи уух нь элбэг боловч энэ нь тийм чих толгой өвтгсөн асуудал биш. Харин хатуу архи уух явдал нь монголчуудын хувьд урд болон хойд хоёр хөршөөс сурсан зан гэж Извойский бичжээ. Тогоо нэрхтээ цорхтой бүрхээр хэрэгэлдэг байжээ. Улс шинжилгээний ангийн инженер Кузнецовд 8 литрийн багтаамжтай хул аягаар айраг барьжээ. Монголчуудын хоол. Монголчууд сайгаа чанаад Тэнгэр бурхандаа өргөдөг бол хоол хүнсээ чанаж болгоод дээжийн баруун гарын ядам хуруунда наалдуулан авч гал болон байгаль дэлхий газар усандаа өргөхийн цацуу. Махан хоолноос жижиг хэсгийг авч өргөдөг байна. Нүүдэлчин монголчуудад хооллох тогтсон цагийн хуваарь гэж байдаг бай.
Тиймээс тэд хүссэн цагтаа эсвэл боломжтой үедээ л цай ууж хоолоо иддэг. Энэ бол тэдний аж амьдралын нэг онцлог учир энэхүү өдөр тутмын хэв маягтаа бие махбод нь зогтсон байдаг байна. Жишээ нь өвлийн цагт монгол хүн нэг удаадаа мах сайн идэж аваад тэмээгээр жин тэгэхэд хэд хоног хооллохгүй явах тохиолдол бий. Энэ тухай нүүдэлчин монголчууд суурин дээрээ нэг дор 4 кг илүү мах идэж чадна хэмээн Оросын нэр таялагч генерал Пржевальский бичсэн байна. Мөн түүнчлэн монголчууд аливаа амттны тухай ярихдаа хоньны мах шиг амттай хэмээн зүйрлдэг. Тэдний хувьд мах тарган байх тусмаа амттай тоосдог төдийгүй тэд хоньны махыг идэхдээ үргэлж чанаж болгож иддэг хэмээн гадаадын жуулчид тэмдэглэн үлдээжээ. Монголчууд махыг барьж сулгааж иддэг. Ингэхдээ аманд орсон хэсгийг огтолж иднэ. Харин хоньны ясыг ямар ч мах үлдээхгүйгээр цэв цэвэрхэн болтол мөлжихөөс гадна зарим ясыг хаглан дотроос нь чөмөг тархийг гарган идэх дуртай. Шөлний хонь гаргахад гэдэс дотрын бүсгүй хүн цэвэрлэнэ. Монгол хоолыг 2 төрөл болгон үзэх боломжтой. Үүнд улаан идэ болох махан хоол, цагаан идэ болох цагаан хоол орно. Улаан идэ буюу махан хоолнд 5 хошуу малын мах болон зээр, гөрөөс, янгир, аргал, хулан, тарваг зэрэг ангийн махаар хийсэн хоолыг оруулдаг бол цагаан идэ буюу цагаан хоолнд сүү цагаан идэний төрлийн бүх идэ багтдаг. 13 дугаар зууны үед монголчууд загас болон шувуу агнадаг байсантай холбоотойгоор монголчуудын гарал үүслийг загас барьдаг удамтай холбон бичсэн эрдэмтдэж байдаг. Тэгвэл 14 дугаар зуунаас эхлэн энэ төрлийн ан хийх явдал нь багассаар 20 дугаар зууны ихэнх үеийн монголчууд шувуу, загасны махаар хооллохоо байсан гэхэд болно. Үүний оронд нүүдэлчид 5 хошуу малынхаа махыг ихэвчлэн иднэ. Учир нь бэлчээрт өөрийн хөдөр явж төрөл бүрийн өв сургамал идэж тараг авсан малын мах хүний биед маш сайн зогсдог, тэжээл болдог байна. Мөн дөнгөж гаргасан хонь ямааны элэгнээс хэсгийг авч сэмжээр ороож гал дээр шарж иддэг. Үүнийг халахын төв нутагт сорс гэж нэрлэдэг бол гойвалтай ховдын халах суманд шогож гэж нэрлэх нь ч бий. Монголчуудын идэ шүүс идэхэд дагаж мөрддөг ёсон бий. Үүнд тураг мах, ууз, дал сэр зэрэг хүндэтгэлийн шүүсийг аав, ах, нагас ахын хажууд идэхгүй. Далны хуудсыг ганцаар идэхийг ихэд сэрлэж, заавал бусадтай хуваадаг заншилтай. Далны махыг шүдээрээ зулгаахад хиймэр доройтно гэж үздэг. Мөн богино хавиргыг галын хувь гэж, харин богтос чүмэг бол боолын хоол гэж хүндтэй зочиндоо барьдаггүй. Харин өвчүү сүүжийг эхнэр болон бэр хүний хувь гэж өгдөг тогтсон ёстой байна. Монголчуудын бор хоол. Монголчууд нэн эртнээс үхэр ямааны махыг борсолж урин дулаан цагт хаяа бор хоолнд хольц болгодог байжээ. Борс 2 янз. Нэгд шар борс. Өвлийн ихэнх сард идэж хийх үеэр үхрийн гуй, хаа, зоо, сэр, үзүүний мах, үзээ, уушгийг хөлдөөлгүйгээр ширхгийнхэн дагуу 2-3 хуруу зүсэж сүүдэр газар суран хэцэн дээр хуруу зайтай тохож 40-50 хонуулахад махны шүүс ууршиж шаргал өнгөтэй болон хатна. Үүнийг шар борс гэдэг. Хоёрт хар борс. Өвөл мал төхөр хүмүүс махыг ил хөлдөөгөөд ёроолд цас хийсэн ширэн тулманд уудалж дээр нь цас хийж дүүргэн хаврын дунд сарын 20-ийн үед махаа тулмнаас гаргаж гисгэн шар борсны адил технологиор бэлтгэж 20-30 хоногт махны шүүс нь бүрэн ууршихгүйгээр бараавтар өнгөтэй болж борс бэлэн болно. Шар хар альч борсыг ширэн тулманд хийж хадгална. Хар борсоор нарийн хоол, банш, уушуур хийж болно. Шар борсыг цайнд үйхэд амт үнэр нь ажтайхан боловч
Хууч өвчин, ходоод гэдсний хуучтай хүн хүүхэд багчууд хөхүүл хүүхдээ ихэд зохимж муутай хэмээн болгоомжилдог. Борцтой хоолыг 10 хоногт 1 удаа идэх хамгийн зохистой. Өдөр бүхэн эсвэл ойр ойрхон идвэл ямар ч хүнд хоол болох нь тааруу гэж үздэг. Бас адуу хоньны махаар борц хийвэл хоол бус хор болдог гэсэн монголчуудын уламжлалт яриач бас бий. Хаан суувч хааны хуян болох бужирхайг бүү хай. Гуйлгчин болсон ч гуйны хуян болох бужирхай бүү идгэж монголчууд сургадаг заншил бий. Нэвтрүүлгийн хамтрагч Монсодрох хэвлэлийн газар. Монголчууд 20 дугаар зууны эхэнд нэвтрүүлэг маань өндөрдөж байна. Бид энэхүү нэвтрүүлгээ Монсодор компаниас эрхлэн гаргасан Монголчууд 20 дугаар зууны эхэнд номноос бэлтгэн хүргэлээ.